сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Оюутлага уурхай дахь Монголын хамгийн том галтгой болох Мазалаа галтгойноос эрхлэн гардаг нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээ Мазалаа галтгойны ахлагтайгаа Уранбаатар байна. За өнөөдөр наадмын үйл ажиллагаа болж байгаатай холбогдуулаад уурхайчтай зориулаад манай галтгой маань дугуй хуушуур болон хоньны чансан махаар үйлчлэх гэж байна. За өнөөдрийн төлөвлөгөөнд ойролцоогоор 12 мянган хуушуур хийх төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд хоньны чансан мах маань бол 2.5 тонн. Хуушуураа бид бүгд 500-аас 600 кг мах болон гурилаар бэлтгэхэд төлөвлөсөн байна. За бид дотгошоогоо ороод хуушуур болон хоньны чансан махны үйл ажиллагаатайгаар орж танилццгаая. Галтгоондоо ороод ирсэн байна. Хуушуур маань яг эд дундаа ороод байж байна. За хэрхэн хуушуур яаж хийж байгаа гадаа та бүгдээ харуулъя. За гурил маань бол ерөөдөө нэг 80 г орчим тасалсан байна. За 80 г гурил, 80 г мах ойролцоогоор. За зарим хуушуурны газрууд бол гурилны мах нь арай бага байдаг. Манай гол яг уурхай нөхцөл гэдэг утгаараа мах гурилын ханцаа яг 50% хийдэг байгаа. За ингээд гараараа ингээд бас дараа хийсэн ч бол эдгээр ганцгаар буюу эдгээр бас ингээд ихтэй хийсэн бас болдог байгаа. Зарим газрууд нь хуушуурыг хийхээс мах нь ингээд нэгттэй бөөгнөрсөн эсвэл нэгэ талаараа бүтрээ гарцсан байдаг. Манай бол мах нь ингээд яг жиг гарч ирсэн. Энэ цагаан хуушуураар уурхайчтай наадмын бидэг болж байгаа. За бид мосон хуушуураа идэд одоо шалцгаая. За оюутгаа маань аюул баялгаа номер 1 тавьдаг байгаа. Тэгэхээр манай хуушуур шалж байгаа тогооч маань ганцхан удаас ормогч нүдний шиг ингээд уянгаа тэгстэй мөрөө өмссөн байж байгаа. Бид одоо хуушуураа гаргацгаая. Энэ арай болоогүй. Хуушур маань одоо ингэ бэлэн болсон. Одоо энийг хэдүүдээ савлаад сервис рүү өгцгөө. За одоо ингэ чансан мах манайх ингэ махаа чанаад одоо гэрэл дээр ингэ шараад хайрс тогтоогоод ингэ үсчихэн. Чансан мах одоо яг шарж байгаа процесс нь явагдаж байна. Махаа шарж байхдаа жоохон эд гал дээр шарсан амт оролцохын тулд шингэн утаа хийж гээч үү. Энэ утааг ашигласнараа мах маань илүү гоё амттай эд гал дээр шарсан юм шиг болж өгдөг байгаа. Яа одоо ингээд мах маань ингээд одоо бараг бэлэн болж байна. Өнөөдрийн маань мах болон хуушуур ингээ уурхайчтай өгөхөд бараг ингээ бэлэн болоод бараг дуусчлаа. Одоо ингээ хэдүүлээ сервис дээр уурхайч дээр одоход үлдээ. За ингээ чансан мах шарсан хуушуур маань бэлэн болсон байна. За хэдүүлээ хуушуур амсч үзцгээе. Янчтай.
Янзын гоё. За ингээд дараагийн дугаар үлдэр баяр та.